сургуулаа төгсөж ирээд 98 оны намар Монгол банкнд ажиллаж байхдаа хэсэг найз нөхдөдтэйгээ нийлээд энэ хадгалан зээлийн хоршооны тухай үед Credit Union эсвэл Savings and Loan Cooperatives гэдэг тийм англи нэршлэр нь бид нар дуулаад хоорондоо ярилцаад ер нь Монголд яагаад ийм байж болдгоо, яагаад бид нар хоорондоо нийлээд хоршин ажиллаад санхүүгийн үйлчилгээг гишүүдтэй арай хөнгөн шингэн байдлаар хүргэж болдгоо юм бэ гэдэг тийм асуултыг тавьж агаад хадгалан зээлийн хоршоо байгуулах тэр ажлыг бол эхлүүлж ирсэн. Тэгээ уггүй явсан нэг жил өдөр тутамд хүмүүстэй ярьж итгүүлж ятгаж явж дахиад нэг жил мөн л адилхан одоо амралтын өдрөөр ч гэсэн өглөө босоод л хэсэг найз нөхөд таньдаг хүмүүсээ цуглуулж байгаа энэ тухай ярьсны үр дүнд бол 99 онд бид нар Кедан гэдэг энэ хадгалан зээлийн хоршооны эхлэл болох Crystal Key гэдэг хадгалан зээлийн хоршоо байгуулахаар шийдээд Монгол банкнаас зөвшөөрөл авч ирсэн. Тун удахгүй журам дөрмөн өөрчлөгдөд зөвшөөрөл авах шаардлагагүй болоод хадгалан зээлийн хоршоо маань Coalition of Youth for Development and Networking гэж нэр аваад Кедан гэдэг нэрийг аваад залуус бид бүгд хамтдаа нийлж агаад хоорондоо сүлжээ болоод ингээ ажиллахад бол амжилтанд хүрэх юм аа гэдэг энэ санаанд ор нэгдэж хоршоог бол үүсгэн байгуулсан. Өнөөдөр хадгалан зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулж байгаа. Би мэдээж хэрэг банк санхүүгийн салбарт цаашаа салаа замаар явцсан учраас бол тэнд удирдах зөвлөлийн дарга, удирдах зөвлөлийн гишүүн байдлаасаа бол татгалзаад за цаашаа явсан байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл энэхүү хоршоо маань өөрийн гишүүдийн хүрээнд хууль журмын дагуу аливаа санхүүгийн хүндрэл асуудалд орлого, хууль ном ёсныхан дагуу үйл ажиллагаа явуулж байгаад бол туйл их баяртай байдаг. Хадгалан зээлийн хоршоо гэдэг нь бол иргэд сайн дураараа эвлэлтэн нэгдээд мөнгө хадгалуулаад зээлээ олгоод шийдвэрээ гаргахтаа бол гишүүдийнхээ оролцоотойгоор хамгийн ардчилсан зарчмаар нэг гишүүн нэг санал гэдэг зарчмын дагуу бол өөрийгөө засч явдаг байгууллага байдаг. 2002-3 онд хадгалан зээлийн хоршооны хямрал Монгол улсад нүүрлсэн. Энэ дээр бол хүмүүсийн итгэл нэлээд их алдарсан. Гэхдээ өнөөдөр тухайлбал одоо миний ажиллаж байсан, миний үүсгэн байгуулад анхных нь одоо удирдах зөвлөлийн даргаар нь ажиллаж байсан хоршоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. Зарим нэг маань бол мэдэх бах ихтлөхөөрөө уртл зам дагуу Кедан хадгалан зээлийн хоршоо очиж бас сонирхож мэдээлэл авч болох юм.